Сайн байцгаана уу? За, бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө төслийн хүрээнд бид нар хамгийн анхныхаа подкастыг хийх болсондоо маш их баяртай байна. За, намайг Дэлгэрмаа гэдэг. Би энэхүү төсөл дээр төслийн менежерээр ажиллах юм хүн байгаа. За, энэ бол манай одоо подкастын хамгийн анхны подкаст. Тэгээд хамгийн анхныхаа дугаартаа Ноён гамтаа өнгөрөөсөн 100 өдөр номын зохиогч Зол Заяаг урьдсан байгаа. Би яг ингээд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаад яг ингээд нэг гацаанд орсон байхгүй. Тэгээд олсон гарц маань юу байсан бэ гэхээр ерөөсө туршлагатай хүмүүстэй уулзаж менторинг зөвлөгөө авъя. 2010 онд оруулсан. Юу лээ? Өөр хасаар хараа өөрийнхөө зорилгыг олъё доо гэд компани түр ингээд орхиод шууд ингээд ажиллаад гарцсан. Нэг хэлсэн үг нэг ааш тий. Баян ядуу байх юм шиг чиний энэ дотор гэдэг. За бидний урилгыг хүлээж аваад манай подкастт орохоор болсонд баярлалаа. За урьсанд баярлалаа. За золоо өөрийнхөө нэг танилцуулаач. Тийм. Окей, намайг Зол Заяа гэдэг. Би Pro Craft гэдэг дижитал дизайн агентлагт одоо үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Энэ болохоор нөхөртөйгөө хамтран үүсгэн байгуулсан миний анхны компани. Тэгээд одоо 8 дахь жил рүү үйл ажиллагаа явуулж байгаа. Компани. За хамгийн анхны асуулт ерөөсөө номноос эхлэе хоёлаа. Энэ номыг яагаад бичих болсон? Тий, одоо бас яг 1 жилийн өмнө гэдэг чинь 2019 онд 18 онд 2 жилийн өмнө би яг ингээд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаад яг ингээд нэг юм гацаанд орсон байхгүй. Тэгээд яг ингээд өөрөө уйдаад байгаа ч юм шиг те бууж өгөх гээд байгаа ч юм шиг тэр айгүй хэцүү мэдрэмжүүдийг авч эхэлсэн. Яг тэгэхээр ингээд миний хүсчихсэн амжилт ирэхгүй байсан. Баггүй те. Тэгээд яах учраа болохгүй ямар нэгэн шийдэл хүнд хэрэг болно шүү дээ. Тэгээд айгүйх юу хийх вэ, яах вэ гэж айгүйх боддог байсан. Тэгээд 18 онд би өөрөөсөө алдаа яаж эхэлсэн байхгүй юу? Би л болохгүй юм байна тийм миний менежментийн арга барил болохгүй байгаа учраас бизнес минь яг явахгүй ах шиг байна гэсэн дүгнэлтийг өөр дээр хийн гутаа гарц хайж эхэлсэн. Тэгээд ном уншаад ч гэсэндээ ерөөсөө ингээд яг гоё шийдэл ерөөсөө олж өгөхгүй. Тэгээд олсон гарц маань юу байсан бэ гэхээр ерөөсөө туршлагатай хүмүүстэй уулзаж менторинг зөвлөгөө авъя гэж зорьсон. Тэгэнгუთ айгүй амжилттай яваа бизнес нь ингээм амжилттай яваа олон жил ч юм уу эсвэл богино хугацаанд ч гэсэндээ амжилтанд хүрсэн тэр хүмүүстэй уулзъя. Уулзаад ингээд яг ингээд стартап гарааны бизнесүүдэд тулгамдж байгаа энэ асуудлуудаа ингээд ярья. Тэгээд ямар шийдэл байна гэдгийг ингээд сонсомоор санагдсан те. Тэгээ уулзах тусам ингээд хүмүүстэй уулзаад явсаар агаал нэг 50 орчим юутай уулзаад бизнесийн лидерүүдтэй уулзаад тэгээд тэр асуултуудаа ингээд эмгэгтэхэд ингээд өксөх зам гэдэг нь ном гарсан юм аа. Энээс өмнө л та. Тийм. Тэгээ энээс өмнөх гарсан энэ өксөх зам ном болохоор надад айгүй том нэг мессежийг өгсөн. Өөрөө ингээд хүмүүстэй уулзаад асуулт асуух тусам би нэг л зүйлийг яг ойлгоод явуулсан. Тэр нь яг юу байсан бэ гэхээр алсын хараа. Бизнес гэдэг чинь угаасаа алсын хараа юм байна. Тэ алсын хараа гэдэг зүйл байж иж тухайн бизнес ингээ оршин тогтнодгоо. Тэгээд тухайн үед яг би ер нь бизнесийн алсын харааг мэдхгүй юм байна гэсэн тэр дүгнэлтэнд ганцхан дүгнэлтэнд үрж авахгүй юу гэсэн намнаас хийж явсныхаа хүчинд те. Тэгээд бизнесийн алсын харааг мэдхгүй байгаа. Ер нь ингэхэд миний өөрийн алсын хараа те өөрийн зорилго маань яг юу вэ гэдэг асуулт дахиад тэндээс улбаалаад ингээд тавигдсан. Тэр юмыг ингээд олохгүйгээр ингээд цаашаа нэг алхам хийх нь те амар хэцүү. Бүх юм зорилгогүй утга учиргүй болж эхэлсэн гэх юм уу. Тэгээд шууд нэг жилийн дотор өсөх зам чи 2018 онд 18 оны 3 сараас эхэлж хэрэгцсэн төсөл байхгүй. 6 сарын дотор бүх хүмүүстэйгээ уулзч ярьцлага аваад ингээ ном болгож гаргангуудаа. Тэгээд намар нь би яасан юм. Ер нь л ингээ утга учиргүй нэг алсын харааг болсон тэр мэдрэмжээ авангуудаа ажил хийхэд нэг бүр ингээ яалтчгүй тийм мотивац төрхөө болцсон те. Тийм мэдрэмжинд ингээ ороод 1 сар болцсон. Тэгээд ерөөсөө л ингээд бүхнийг зогсоох хэрэгтэй те. Яг ингээ өргөжлүүлж явж чадахгүй байгаа учраас тэгээд өөрийнхөө алсын хараа өөрийнхөө зорилгыг олъё доо гэд компани түр ингээд орхиод шууд ингээ ажиллаад гарцсан. Тэр 1 сарын дотор болсон үед явлаа л да. Тэгээд манай нөхөр хамтран үүсгэн байгуулсан гэсэн шүү дээ. Тэгэхээр нөхөр маань ингээд яг үйл ажиллагаагаа хариуцаад гэхдээ яг нэг
захирлаар нь өөр найзаагаа олж тавиад илүү итгэжсэн үнэ те олж тавиад тэгээд нэг жилд би ингээд зорилгын хоёрлох гарлаа шүү те хариуцж байгаарэ гэж хэлчихэл мунтраад гарсан гэсэн үг байхгүй. Тэгээд юу хийх вэ гэдэг нэг асуулт тавигддаг шүү дээ хүнд чинь нэг зорилгоо олох амьдралынхаа авт уучраа олохын тулд тэг өдөржингөө кофе шоп цуусан те тийм номдэр гадаг те яг ингээд юу хийх вэ одоо би яах вэ миний дараагийн үйлдэл юу байх вэ гэх өдөржингөө кофе шоп цуугаал өөртөөгөө ярилцаал те би юу хийж чадах вэ? Миний хийж чадах хамгийн зөв үйлдэл юу бол гэл ингээ өөртөөгөө маш их ярилцсны дараа энэ ган гэдэг хүнийг ментор болгоё гэсэн тэр шийдэл олдсон гэх юм уу. Тэгээд яагаад ган гэдэг асуулт тавигдах вэ? Тийм тэгэнгუთ өгсөх зам гэдэг номон дээр хамгийн сүүлийн 50 дахь зочин энэ ном баггүй 50 дахь зочин гам байсан аахгүй. Гам буюу одоогийн нэг ард санхүүгийн нэгдлийн захирал те. Гаыг захирлсэн. Тэгээд цорын ганц надаас нэг асуулт асуусан те. Чи номоо юу н яаж хэвлүүлэх гэж байгаа юм гээл те. Ингээл надад ингээ аюу хийхээр хийсэн те. Яаж хэвлүүлэх гэж байгаа, хэдээр хэвлүүлэх гэж байгаа ингээл ингээд тийм асуулт асуух үед би нэг тухайд ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй яа тэгэхээр би гоё ном бичэндээ эхлээд бүх юмаа ярилцлага авч дуусчаал ингээд гоё дараа нь тийм тухай бодъё гэж бодсон байсан чинь гаыг захирал асуугаад тэгэхээр би харин ингээ мөнгө олоог байгаа те та зээлчих юм уу гэж асуухгүй юу зээлчих тий тэгсэн чинь зээлчихсэн тэгэл ном маань гараад 10 жилийн хэдэн онд төгсөн билээ 2005 онд төгсөн 2005 онд 10 жилээ төгсөн 9 онд их сургуулаа төгсөн 10 онд төгсөн 10 онд их сургуулаа төгсөн за бос олгоо төгсөнгөтэй ингээ хувийн компани байгуулчлаа Тэг ингээ бүх юм харахад ингээ чи айгу окей яваад байгаа байхгүй. Тэгэл орлоготой бол орлоготой, ажилтаа за бас олоогоо дипломтой тий. Тэгэл хүнтэй суудсан бүх юм ингээ окей явж итэл. Яг миний хувьд яг миний анхаарлыг татсан айгу тэр сониуч занг маань хөдөлгсөн юм болохоор окей л явж исэн л юм байна шүү дээ тий. Тэгээд зорилгоо олно гээл. Ингээл айгу тэр одоо маш өөрөөр хэлбэл хүн болгоо ингэж зориг гаргаад үгүй би нэг л биш үү налив байж байгаа юу илээ зөв явж гинэ буруу явж гинэ зөв зүйлээ хийж гинэ яах ёстой илээ гэд ингээд яг тэр нэг утга учиртай амьдралд хүрэгдэх тэр асуулт байдаг байхгүй би яг юу хийх ёстой юм бол юуны төлөө амьдрах ёстой ингээд чи тэр том асуултыг асуухын төлөө бүтэн ингээд ажилласаа бизнесээсээ ингээд өөрийгөө ингээд чөлөөлөөд өөртөө ингээд чөлөө болгоод энийг хийсэн гэж чи тэрийг хэлдэг чи тэр одоо яаж за биш вэ гэдгээ яг яаж мэдэх вэ? Одоо хүн ямар үед за би биш вэ? Би түр байж. Одоо өдрөөс өдөрт нэг оройноос маргааш ингээл амьдрал завгүй яваал гэдэг хийсэн одоо туусан тэр өдөр болгоод утга учиртай байсан үгүй гэдэг бид нар эргэж харддаг байхгүй. Гэтэл чи бас залуу нас те энэ байгаа дээр маш хэрцүү ингэж байж байгаараа шалгаатгая гэдэг юм хас чек хийгээд тэрийг яаж мэдэрсэн? Чи буруу нэг л биш вэ те нэг л юм илүү хэрэгтэй гэдэг яг яаж мэдсэн? Айгу гоё асуулт байна гэсэн. Энэ асуулт нь юу ингэ тийм байл. Хүн өөрийгөө нэхлээд анзаарах хэрэгтэй. Ингээд 2016 онд байлаа. За мэдгүй ямар ч хэсэн бизнес эхлүүлээд 5 6 жил болсон те. Тэр үед манай нэг найз ирсэн офис дээр ирээд те. Ингээд танилцаж явж байсан. Чи ер нь нэг тийм энийхэ болсон байна. Ингээд дандаа нэг стресс дарагддаг болчих гээд надад хэлжсэн байхгүй. Тэгээ тэр асуулт надад амар эмзэг туссан. Яагаад тэгэхээр би ингээд хувийнхаа бизнесийг хийж гэн те дуртай юмаа хийж гэн мөрөөдлийнхөө юм хийж гэн гэтэл яагаад би аз жаргалгүй юм бэ гэдэг асуултыг өөртөө тавьсан байхгүй юу яагаад өнөөдөр би ингээд энэ хүнд ингээд уурт харагдаад байгаа ингээд тэгэл өөрөөсөө ингээд асуулт асууч те тэгэл нэрэ тийм юм болов уу асуухаар айгүй тийм аз жаргалгүй байгаа тэр мэдрэмж түнд удаа явцсан те нэг л бухимдалтай нэг л стресстэй тэрний яг хаанаас гараад байгаа юм ерөөсөө мэддэхгүй гэл болцсон яг тэр моментээс аахгүй. Тэр моментийн учрыг олохгүй л ингээл тайлж явсаар байтал. За ер нь бизнес маань амжилтгүй учраас би тэгээд байгаа юм байна гэсэн дүгнэлтэн төрөөд тэгвэл би яагаад бизнес маань амжилтгүй болоод байгаа юм бэ гэдэг асуултанд дахиад би чадахгүй байна те. Тэгвэл яаж чадах вэ гэдэг ингээд асуултынхаа хариултыг өгж явсаар хагаад эцэст нь санаандгүй ингээ хоёр ном гаргацсан. Тэгээд одоо болохоор яг илүү happy тэр хайж байгаа юмнуудаа ингээ олоод явж байгаа. Олсон асуултын хариулт юуны төлөө амьдрах тийм. Тэрэнд чинь миний ойлгосноор бол одоо тэр өөртөө өгсөн чөлөө болон одоо ган хоёрыг захиралтай одоо өнгөрүүлсэн тэр 100 өдрөө дагаж менторлуулсан тэр хугацаанд маш их тусалсан гэж үзэж байгаа тийм. Яг за би ч гэсэн миний хувьд ч гэсэн нэлийн хэсэг хугацаа би одоо юу хийж амьдрах хэрэгтэй юм болоо чаддаг юм хийх хэрэгтэй юм болоо дуртай юм хийх хэрэгтэй юм болоо
яад юм блэ гэдэг яг би нэг л утга учиртай л амьдрах хэвээр юуны төлөө гэж бас асуужсэн үе байгаа. Гэтэ хизээш надад хин нэгэн те алей над шиг одоо надаас түрүүнд талхсан хүмүүсийг зөвлөгөө авъя ч гэдэг юм тийм бодол төрөг байхгүй. Тэгэхээр чи болохоор ингээд шууд ган гэдэг ингээд сонгож те. Яагаад заавал ган вэ гэж хэлээ. Яа зөндөө олон амжилттай бизнесмен хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр түрүү асуулт асуусан гэж нэрээ хэлсэн те. Тий. Гэтэ ингэсэн байхгүй. Тий. Өмнөх нөө өксөх зам номон дээр ингээд ярьцлага өгсөн 50 бизнесмен байгаа тий. Тэндээс хамгийн сүүлийнхэн гам байсан. Хоёрдугаар гэх юм бол энэ хүн зөөр яг надад айгаа өрөмөд санагдсан байхгүй. Бусад бизнесменүүд ингээд зөндөө яриа өгч явахт ингээд айгаа тийм дайчин тий. Айгаа тийм өөр мэдрэмжийг зүгээр өгсөн анхны ярьцхан дээр. Тэгээд хоёрдугаар надад ингээд санал тавьсан. Танай компанид хамтарч ажиллая, видео хий. Бас нэг номын ажил байна чи хийх үү гэл тий. Хоёуланд нь би нөө гэд хариулсан л гэдэг нэ. Тэнгуут би яагаад өөрөө ер нь санал тавьж болдгүй юм гэсэн нэг асуулт зүгээр гарч ирсэн аахгүй. Тэгээд шууд давхиж очиод өрөөнд нараад тий. Ментор минь болооч ингээд би ингээд ажилласан ингээд гарцсан тий. Тэгээд ингээд таны дэргэд байж суралцъя ингээд 3 сар ч юм уу тий. Суралцъя гэж хэлэхэд мэдээж нөө гэсэн. Яагаад тэгэхээр би хоёр би нэ мэдэхгүй шүү дээ. Ганцхан асуулт ярьсхын үеэр нэг уулзсан. Тэгээ бууж өгөхгүй яасан. Бууж өгөө явахгүй. Би нөө за гэж бууж өгсөн л дээ. Дахиад нөө зөвшөөрүүлчих ингээд ямар нэг юм байж л таараа гэж нөө бас бодохгүй тий. Гэхдээ ингээд бууж өгчхөөр хитрхийн нөө хурдан санагдсан. Тэнгуутаа бодож байгаа болсон санаа тий. Би ингээд танаас 100 өдөр ингээд 100 өдөр ч юм уу 3 сар ч юм уу тий таны дэргэд байгаад ингээд суралцаад суралцсан зүйлээ ингээд ганцаар ингээд авахгүй. Харин ном болгоод гаргая. Гэл хэлсэн чинь тэр хүний нөө фэйсбүүкээр харилцсан шүү дээ. Синт чээс нэг гинт хариу өгөө те. За хүрээд өргөл тэгж авахгүй. Наад чи илүү сонирхолтой байна гэдэг. Тэгэл явж очиод өрөөнд нараа те. Өөрийнхөө зорилгыг хэлсэн. Энэ ном бол ингээд миний ингээ өөрийн өнцгөр танаас суралцсан, залуус өрхийг хүссэн тэр зүйлүүдээ ингээд хуваалцсан. Тэр л бүтээл аваад нэг гэхэд зөвшөөрсөн. Гэхдээ надад таалагдахгүй бол хэвлэхгүй шүү гэдэг ганцхан төгсөл байсан те. Тэнгуут би окей л гэсэн. Тэ надад бол алдах зүйл байхгүй. Гэхдээ гоё ном болж чадах юм бол хуяахаа гол зорилго нь юу байсан бэ гэхээр өөрөө ч гэсэндээ залуу хүмүүст ингээд ярихыг хүссэн тэр зүйлүүд нь байсан. Тэрэн дээр бит хоёрын нэг хамаг юм зорилго нэгдсэн гэсэн үг байхгүй. Тэгээ надад болохоор сурсан юм хуваалцах гэсэн тэр зорилго байсан тий. Тэгээд айгүй нөө нээлттэй бүх юмдаа ингээд оруулчихсан. Яг нэг нөгөө хэлэхэд чиний номоор дамжуулаад би бас өөрийнхөө мэдгүй хүнийг хүмүүс бас хитрхи нөгөө мэдхгүй юм маш их мэдэм хийж өөртөө үзэл бодол үүсгэх юм байна гэж бодсон. Өөрөөр хүний үгээр үг хийж тий. Тэгээ миний хувьд ч гэсэн яг гам хэсэглийг юм дэ мэдхгүй л тий. Зүгээр сошиалаар мэднэ. Тэгээд маш их сайхан эерэг бодлоодыг төрүүлж чадсан энэ номоор дамжуулаад нэг хэлсэн үг нь ааш тий. Баян ядуу байх нь чиний энэ дотор байдаг гэх тий. Тэр маш гоё. Нэрээ би баян хүн татархад яах юм бэ? Би тэрэн дор тэр хүнээс суралцъя л та тий. Яагаад тэгчих юм бэ? Яаж тэгсэн юм бол? Ядаж нэг хүнээс ч зөвлөгөө авъя л та тий. Явсан замаар нь алхаад үзээ амжилтанд хүрэх юм билүү. Хүн тэгж сэтгэхтэй юм билээ. Харин тийм тэгээд надад бол аюу юу санагдсан. Тэгэд яг за яагаад ган хувийг зөвхөн яагаад ном бичих гэсэн би ойлголоо. Тэгээд чи яг юу олж авсан энэ номоос? Яг юу хэлмээр юм залууч? Ер нь бол энэ номыг бичсэн шалтгаан зорилгоо олох гал явж байгаа шүү дээ тий. Ер нь ингээд тийм билүү. 100 өдөр яг ингээд энэ хүний дэргэд хамт байгаа. Нэгдүгээрт бизнес сурна гэж бодсон. Бизнесийн арга туршлагаас хаваалцсанаа. Хоёрдугаарт гэх юм бол юмыг ингээд өөрийнхөө бизнесийн хайрцагнаас гарчиж байгаа хгүй би ингээд тэнд ингээд 6-7 жил ингээд жижигхэн ингээд нухар гэдсэн бол хайрцагнаасаа гараад илүү өөр орчинд орж үзье гэсэн тэр зорилгууд байсан. Тэгээд магадгүй би ингээд амьдралын утга учир зорилгоо олчих юм билүү гэсэн жижигхэн найдвар бол байсан. Тэгээд 100 өдрийн дараа зөндөө юм өөрчлөгдсөн гэсэн. Яг тэгэхээр тий нэгдүгээрт гэх юм бол миний хамгийн чухал ойлгосон юм бол хүн ингээд өөрийгөө олох гээд явж байгаа шүү дээ. Би ч гэсэндээ өөрийгөө олох гээд явж байгаа. Хүн гэдэг юм чи өөрийгөө олж хэрэггүй юм байна гэсэн томлонд хүрсэн. Олох шаардлагагүй. Харин өөрийгөө бүтээх хэрэгтэй юм байна. Хэрэг чи өөрийгөө олчихвол юм бол ингээ ханчин шүү дээ. За би угаасаа л юм чи юм байна тий. Нэг л төвшөнд ингээ ханчин. Зүгээр би бүтээх хэрэгтэй гэдэг майндсетээр явах юм бол эн чин дараагийн зөв болох юм юу илээ. Миний дараагийн зөв юу авах вэ гэж бодож тэрнийхээ дагуу шийдвэр гаргаж явах хэрэгтэй байна. Түүнээс өөрийгөө олно гэж угаасаа байхгүй юм байна гэж л бодсон. Тэгээд
Бизнес бол биш юм байна гэдэг тийм. Би угаасаа юу буруу игээд харж ядсан аахгүй. Яагаад тэгэхээр тэр бизнесийн орчинд тийм ард санхүүгийн нэгдлийн бүх юм надад нээлттэй, бүх санхүүгийн гурал уулз тийм, туусын гурал уулз бүх юм нээлттэй байсан учраас би тэнд ингээд шоконд орно шүү дээ. Тэгээд за би ер нь энийг буруу игээд байгаа юм байна гэд тэр юмнуудаа олж харсан учраас эргэж номоо бич дуусчаад буцаад компанид ороод тийм одоос амар өөрчлөлтүүд хийгээд явж байгаа байхгүй. Тийм. Би хараа. Яг одоо ингээд за чи би одоо нэг юм залуу хүн байлаа гэж бодъё. Жоо эргэлзэж байгаа тий. Залуу ч яг ер нь би нэг тийм сургууль сурж байгаа ч биш магадгүй эсвэл одоо карьер руугаа дөнгөж орцож биш магадгүй. Гэтэ цаанаа л би нэг тийм сэтгэл хангалуун биш миний амьдрал ямар нэгэн шалтгаанаар миний одоо хувийн юм уу миний хийж байгаа ажил таалагдахгүй юм. Ямар нэгэн байлаар чи нэг хэсэг нэг чанга гацаанд орсон гэж ярьсан ш. Тэр шиг би бас тийм гацаанд орсон байгаа. Би одоо хаанаас эхлэх вэ? Өөрөөр хэлбэл утга учиртай амьдрал чам шиг одоо амьдралдаа нэг арай нэг салхи оруулаад нэг арай өөр болгоод тэгэхээр би яг юунаас эхлэх хэвтэй. Би юу дуртайгаа өөрөө үзээ асуух юм уу? Яаж зорилгоо тодорхойлох юм? Хинтээ явуулах яах хэвтэй? Юунаас эхлэх вэ? Миний өөрийн туршлага харах гэж байна шүү дээ. Өөрөөсөө асуулт асуухаас л эхлэх байх гэж бодож байна. Одоо түрүү хэлсэн шүү дээ ингээд жоохон болохгүй байх те. Яг юу болохгүй байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэр асуудлууд чамайг стресстүүлээд байгаа, happy биш болгоод байгаа тэр юмнууд чинь яг хаанаас юунаас болоод байгаа гэдэг юм олох хэрэгтэй. Тэр нь магадгүй ажлаас биш байж болно шүү дээ. Эсвэл хичээл намнаас биш байж болно шүү дээ. Зүгээр л ингээд гэр бүлийн харилцаа байна уу те. Эцэгтэйгээ ойлголцох байна уу? Гэх мэт чинь тэр шалтгаанаа эхлээсээ олохгүй л буруу юмнаас болоод те ингээ хичээлээс нь болоогүй хахад, ажлаас нь болоогүй хахад юугаа болоод те стресстэй тэрэндээ стресстэй ингээд буруу тийшээ буруу хийгээд явчих хэрэгтэй юм явчих байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? За өөрөө өөртөө ярилцлаа. Өөрөө өөртөө ярилцлаа. Өөрөөсөө зөв асуудлуудыг асуулаа. Энэ асуудлууд яг юунаас болоод байна? Тэгээ миний энэ авдаг арга хэмжээ байна. За хамгийн гоё юм шиг. Би ер нь бол нэг сэтгэл зүйчдэр очтээ. Яагаад вэ гэхээр хүмүүс нэг ихэвчлэн сонсч илсэн л да ингээ маникюрт ингээ хүмүүсээ ansуулж яхад нэг охин лам дээр очиод ингээ гоёлчлаа гэд тэрийг би сонсоод амар гайхсан аахгүй. Вай лам дээр очиод нэг ном уншуулад те ингээд хамаг юмаа даадах хэвээр юм те. Би болохоор яадаг вэ гэхээр бүр ингээ асуудал бүр ингээ дээцэгтэй тулах үед би ингээ сэтгэл зүйч хамгийн сайн сэтгэл зүйч хаана байна те. Надад зөвлөгөө өгч чадах тэр хүн юу байна гэдгийг судлаад ингээ болоод очиод уулздаг те. Би нэг юм асуудалтай болчлаа те. Би ингээ стресстэй байна. Надад амар хэцүү байна те. Гэл ингээл ярилцаал эхлэх үед ингээд сэтгэл зүйч ингээд зөвлөгөө өгдөг. Хит хит удаа ингээд очино. Тэрний дараа ингээд юмнууд жоохон тодорхойлж эхэлдэг. Юу ер нь яг юунаас болсон гэдэг юмнууд. Тэгээд тэр үе маань ингээд надаа ингээд амьдралынхаа турш оюутан байхасаа хойш 3 удаа ингээд очиж исэн. Өнөөдөр хүртэлтэй. Оюутан байхдаа яг тийм гацаанд орж исэн. Яг өндөө би буруу мэрэл сонгоцсон те. Яхаа мэдхгүй ирээдүйд тодорхойгүй байх тэр мөчөд ингээд яг дотор давчлаад те. Тэгэл ер нь сэтгэл зүйчдэр очие гэл анх сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө авсны дараах тэр мөчүүд ингээд нэлээс ингээд тодорхойлчих байгаа байхгүй. Тэгээ явж байгаад бизнес манд бас нэг ингээд амар хэцүү болоод те бууж өгье шантри дээрээ тулаад тэгээд ингээд харилцаа болохгүй те бүх юм болохгүй байх үед дахиад нэг сэтгэл зүйчдэр очижсэн. Одоо би яг авч байгаа өнөөдрийн байдлаар ингээд номоо биш тусчаад гэхдээ амар их зовж шаналаад ч юм асуудалд ороод авсан биш. Өнөөдрийн очисан авч байгаа сэтгэл зүйч дээр очиж байгаа гол зорилго нь надад нэг communication дээр нэг асуудлууд гараад ирсэн. Тэрийг л шийдэгээл те. Ер нь бол би хамгийн аз жаргалтай хүн л те. Гэхдээ ингээд надад нэг асуудал байх шиг байна. Тэрийг шийдчихвэл ингээд олон юм бас шийдэх гээд байна гэд очиж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь тийм байна. Чамд асуудал байна те. Хоёул одоо ингээд ажлыг 7 хоногт нэг удаа эргээд тэгэл явж лаа. Тэгэхээр тийм акшнууд хийж байгаа. Түүнээс би ингэслэг гацаад ингээ бодоод ч юм уу ингээ байж би бас чаддгүй юм шиг. За хүн ямар нэгэн анхаар ингээ өөртөө юу болох вэ ингээ асуух хэрэгтэй юм байна тий. Асуудлаа тодорхойлчихлаа. Гэтэ би нэг юм дахиад асуусан. Хүн ингээ алсын хараад зориг амьдралдаа юу хийх хэрэгтэй вэ? Яг ямар асуулт асууж байгаа гэдэг юм. Тийм. Энэ ингээд миний зорилго юу юм те? Миний амьдралын утга учир юу юм гэдэг. Энд чинь аюу тийм төвхтөө хариулт нэг аюу хэцүү шүү дээ. Тийм би сүүлд ингээд нэг ихчтэй ярилцж хагаад аюу гоё хариулт олсон юм дээр. Тийм одоо
бид амьдралдаа юу утга учир хөөгөн те тэр бол ингээд чиний амьдралын утга учир болох хэрэгтэй байхгүй юу? Одоо зарим эмэгтэйчүүдтэй ингээд би ингээд хүүхдээ хараад тэрэндээ дуртай те миний амьдрал тэр хүний хувьд амьдралын утга учир нь хүүхэд нь байж болно шүү дээ. Хүн хүний амьдралын утга учир өөр. Тэгэхээр одоо ингээд миний хувьд ингээд бизнесээ ингээд яг одоогийн байдлаар те бизнесээ ингээд гоё системжүүлээд одоо хамгийн best тэр компани болгох нь бол миний амьдралын өнөөдөр утга учир байгаа байхгүй юу? Тэрэн дээрээ би ач холбогдлоо илүү өгч явдаг гэсэн үг. Тэгэхээр одоо тэр тийм гоё амьдарч яхад би яагаад ингэж амьдарч байгаа юм бол ч гэдэг юм уу те. Тэгж стресстгээсээ илүү өнөөдөр юу ч амааг happy болгож байна. Өнөөдөр юу ч чиний хувьд чухал юм шиг байна те. Тэрийг амьдралынхаа утга учир болгоо явуучвал дараагийн үйлдэлүүд нь аягүй тодорхой болдог юм шиг те. Түүнээс бид нөө бөө биш те ямар 6 10 жил 5 жилийн дараах юм. Тэр эндээс юм бэ те. Дотроос юм бэ те. Тэгэхээр ингээ эндээс асуулт. Өнөөдөр ингээ нэг оюутан байлаа гэж бодож шүү дээ. Тэр оюутны хувьд хилээсээ сураад IELTS-ийн оноо авах нь амьдралын утга учир байж болох байхгүй юу? Түүнээс бүр ингээл амар өөрийгөө харьцуулаад амар том зорилго тавьчаад тэгж чадаагүй дэ стресстэй happy биш л байгаа бол тэгээд уруул гэж би бодож байна. За надад ч ястай аягүй чухал юм ярьж байна. Түрүүн тэгээд одоо өөрөөсөө хараад тэгэхээр өөрөөсөө дотроосоо олох хэрэгтэй юм байна шүү дээ. Зөв асуулт. Чи түрүүний ингэж хэлээ юу ч хамаагүй одоо happy болгож байна. Тэрнийг гинэд өөрөөр хэлбэл чамд юу аas жаргал өгж ийн ирч хүч өгж ийн тэрнээс магадгүй чиний амьдралын утга учир гарч ирэх нэ шүү дээ. За надад ч аягүй чухал санаа. За түрүүнийхээ яриараа оръё. Түрүү ингээд за ингээд асуудлаа тодорхойлоо хин нэгэн өөрөөсөө ч асуулаа ганцаараа ч ярилцлаа хин нэгэн сэтгэл зүйч эсвэл хүнтэй ч ярилцлаа. За асуудлаа тодорхойлоо. За асуудал болохгүй байх тийм мэдлээ тэгээ яах юм. Залуу хүн яах вэ? Тэр чинь одоо тийм яг ментортой очих болох хэрэгтэй юу? Яах вэ? Дараагийн асуудалтай арга хэмжээ авна шүү дээ. Мэдчихэд ингээд байгаад ээж болохгүй шүү дээ. Тэр чинь аягүй хэцүү. Тэгэхээр магадгүй тэгээ миний хувьд ингээд нэг зөвлөгөө авч штэ. Би ингээд ямар нэгэн ингээл хүн чиглүүлээд өгчвөл гоё юм шиг санагддаг байхгүй юу? Гэтэл тийм хүн ерөөс олдохгүй болохоор стресстэй ингээд хайж болох гэдэг. Тэгээ яваад байгаа нь бас бурууч яж магадгүй зөвч яж магадгүй. Гэхдээ ямар нэгэн үйлдэл хийж байгаа байхгүй тий. Ингээд нэг асуудал оллоо. Шийдэхин тулд одоо би энийг яах вэ гэдэг ингээд өөртөө дахиад асуудал тавьж тий. Миний хийж чадах хамгийн боломжтой үйлдэлүүд юу байна тий? Одоо сэтгэл зүйчдэрээ би очиад ингээд миний ингээд асуудлууд ингээд хамт гаргалцлаа шүү дээ. Тэгэнгუთ одоо чи энэ дээр ингээд ажиллаад үзвэл яасан юм бэ тий? Ингээд нэг уулзалт хийчихвэл яасан юм бэ гэдэг ингээд зөвлөмжүүд өгч байгаа байхгүй. Тэгэнгуთ би нэрээ тэгж болох юм байна гэд нэг дараагийн үйлдэлээ хийгээд тий. Тэндээсээ нэг алдсан онцнод өгнө явцдаг ч юм уу тий. Тэгээд тэр явц дундаас хүн ингээд угаасаа гаргалгаа гардаг. Ингээд төсөглийг ингээд заавал ингэж энд хүрнэ гэсэн тийм том юу болгоосоо байдаггүй. Хүн ингээ юмаа хийгээд дараагийн юмаа хийгээ явж хахад дараагийн хариултууд нэг гарч ирдэг юм шиг санагддаг. Тэрийг би яг яагаад ихтгэлтэй хэлж байгаа вэ гэхээр энэ ном те энэ ном анханасаа ийм олонний таашаалд хүрсэн те хүмүүсийн гоё сэтгэлийг авсан ийм ном болно гэж ерөөсөө бодоагүй. Би өөрөө ч зохиолч болсон. За. Тийм тэнгуут яасан бэ гэхээр зөвхөн ном хийнэ гэдэг нэг л зорилго бол байсан те. Тэр хоорондох тэр процесс би энэ номыг бичихээд ганы дэргэдсэн өдөр байж ахта шантраад те бүр ингээд сэтгэл зүйчдэр очсон шүү дээ. Би ингээд энэ хүний дэргэд байж чадахгүй маа тий. Тэнгуут яах вэ гэж тэгэл асууж. Чи наадах ном дээр хичээг юм шүү дээ тахаа. Шүүлрүү нь байгаа. Байхад ястаа тий. Тэгээд би нөгөө сэтгэл зүйчдэр очиад би энэ хүний дэргэд үнэхээр ном бичнэгээ амлсан те суралцнагээ амлсан. Гэтэ чадахгүй нэ гэдэг ингээд яах вэ гэд шантраад очиж байгаа гоё. Гэтэл бас л зөвлөгөө өгсөнтэй ингээд чи энэ бол ингээд чиний хувьд бүх юм чинь биш. Энэ бол чиний зүгээр нэг ажил авахгүй юу те эхлэлтэй дуусахтаа. Чи энийг зүгээр ажил гэж хараад энэ хүн чамаа ингээ өөрөөсөө хөөгөөд гаргасан ч гэсэндээ чи өөр дээр тусгаж авахгүй. Зүгээр л энэ чинь ажил юм чи юм болж болно гэдгийг хүлээн зөвшөөр гэд ингээд нэг зөвлөгөө өгч байгаа байхгүй. Тэгэхээр миний дараагийн их үйлдэлүүд ингээ хамаагүй тайван болчихно те би өөртөө илүү ихтэй болчихно. Тэнгуут ингээд энэ хүнийг чинь шалгах бүх асуултуудаа юу асуухаа мэддэг. Тэр зоригуд ингээ ороо авчихсан байхгүй. Түүнээс айдас байсан нэг бол байсан шүү дээ тийм амар гэсэн тийм. Тэгэхээр номыг бичих тэр явц процесс болгонд би суралцаж явсан учраас ингээд сайжирсаар агаал ингээд гарсан. Тэгэхээр хариулт нь заавал би одоо зохиолч биш учраас энэ номыг бичих чадахгүй гэд үлдэж болох байсан шүү дээ. Гэтэл зорилгоо эхлээд за ямар ч гэсэн тэгнэ гэж зорилгоо тавьчаад явц дундаа бол ингээд суралцаад тийм ингээд унж босоод явж байгаа байхгүй. Ер нь хүнээс амар бол үгүйгээ сонсцсон. Тэгээ өөрөө ч гэсэн өөрийгөө би ч нэг чадвартай биш дээ гэд бодсон. Тэгсэн мөртлөө бас нэг сайхан амьдчмаар байгаа залуу хүн чи юу ч хэлгүй. Жишээлбэл
Өөртөө маш ихтгэл муутай тий. Дээрээс нь айгүй олон тийм ер нь бүтлгүүцсэн тий. Тэгээд яг яаж ихтгэл найдвар өгөх вэ? Тэр хүнийг яаж чи чадна гэж чи оргижуулах вэ? Тэр залуу хүнд юу гэж хэлэх вэ? Тийм яг хөө тийм зайтай бодишнэсээс за би нэг жишээн дээр яриа л да. Чи аюу чиний ингээ ярианаас хахаар номыг чи уншихаар чи маш их тийм метршгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл маш тууштай ч гэх юм уу. Яагаад боож өгөх юм бол би байсан бол хүн ингээ 4 сар хүний хойноос хөөцөлж иж нэг уулзна гэж юу идэв. Гэл те 1 бичин 2 бичин 10 бичин 11 тэгэл би бичихгүй байхгүй. Жишээлбэл тэр чи ингээ ямар нэгэн байдлаар зорилготой хүртлээ чи маш их тууштай байсан юм шиг санагдав. Тэгэхээр залуу хүмүүсийг яаж тийм болох вэ? Би яаж тэр одоо хүрээ гэсэн юм да хүрсэн тэр чин хүслийн мэлзлийг яаж хадгалах вэ? Тэгтээ над хүмүүс чадахгүй гэдэг юм хэлээд байна. Би угаасаа ч гайж чадахгүй байна. Хоёрт нэг хүмүүс хүлээж авахч байна. Яаж ч болохгүй байгаа яг нэг тийм унтсан үед яаж болох вэ? Яаж нэг ирээдүг ихтэй харах вэ? Ер нь бол нүхнээс хинт ч амт татгаж гаргахгүй юм шиг байлаа. Миний харж байгаагаар тийм хинт тэгэхээр өөрөө өөрийгөө л нэг мотивацжуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгээ би энэ дээр нэг юу гэж боддог гэхээр надад тийм үе оюутан байхаас л байсан. Оюутан байхаас би үнэхээр амар хэцүү тийм ситуацтай ингээл хинч биш те. Тэгээд мэрэгчлээ дургууд гэсээр нь ингээс урж идэг те. Тийм нөхцөл байдалд байж ахта хинч надад зөвлөгөө өгөөгүй л ахгүй те. Хинч надад ингэ тийшүү гэж хэлж өгөөгүй харин би миний хамгийн түрүүнд хийсэн үйл юу байсан бэ гэхээр ном унших байсан байхгүй юу. Тэгээд тэгж ил чи аяанда ингэ зөв ном унших хэрэгтэй мэдээж те. Юу болохгүй ан тэр болохгүй байгаа асуудлуудаасаа төрүүлж барьж аваад номнуудаа уншаад яв дараагийн ном уншаа яв. Тэгэх тусам хүнд ингэ шийдлүүд харагддаг. Дараагийн яхаа тодорхой болчихж байгаа байхгүй юу. Тэгээ явж ихэл ингэ дараагийн адил явдлаа тохиолдно. Тэр болгон дээр ингэ шийдлээ болоод те. Тэгээс л гэж хүсэж байна те. Яг одоо энэ ковид одоо энэ бид нар 20 цэрийн шинэ 90 үед амьдарч байна те хизээч одоо би л төрснөөс хойш энэ их юмд ийм нөхцөл байдал амьдарч үзэв. Тэр яг ийм үед ялангуяа оюутан залуучууд сургуульдаа ч явахгүй байх, танхимд ч орж чадахгүй байх. За тэгж явах юм бол бараг намайг сангаарч үргэлжлүүлж чадахгүй байгаа сайн хариул. Яг ийм үед хүн яаж өөрийгөө хөгжүүлэх юм? Ямар шин зүйлүүдийг хаанаас олж мэддэг? Яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Яг энэ нөхцөл байдал. Тийм. Эхлээд нэг юу хүсэж байгаагаа аюу тодорхой болох хэрэгтэй юм шиг тийм. Зөндөө олон ном зураг бичиг хичээл ингээд нэтэр нэг байгаа штэ угаасаа л байгаа. Бид нар Google дээр нэг бичээл ингээд зөндөө их мэдээлэл авч чадна. Гэтэ чи яг юу хүсэж байгаа тийм. Чиний хамгийн их сурахыг хүсэж байгаа эсвэл өөрийгөө сайжруулахыг хүсэж байгаа тэр нэг сул талууд чи яг юу байгаа юм гэдгээ олох. Өөрөөсөө тэр түрүүний хэлдгээр зөв асуултуудыг асуух тийм. Би яг яах гээд байгаа вэ? Хаашаа явж байгаа вэ тийм. Гэдэг юмнууд өөртөө л ярилцах хэрэгтэй гэж л бодож байна л да ингээд гэртээ байгаа бол тийм өөртөө ярилцаад асуултуудыг асуугаад ингээд одоо би яах вэ тийм миний дараагийн зөвлөлүүд юу байж болох уу би ер нь хаашаа явах гэдэг вэ ядаж ингээд заавал ингээд томоор нь харахалгүй штэ зөвөр ингээд ядаж ойрын нэгэн жилийн зорилготой явж болно штэ тэр бол ингээд айгүй чухал гэж боддог байхгүй юу. Тэгэхгүй ингээд 5 жилийн дараа хаана хүрэх гэж байна гэхээр би ч мэдэхгүй шүү дээ үүндээ 5 жилийн дараа ковидаас өөр амар өвчин гараад ирэхийг ч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ядаж 1 жилийн зорилгоо тавиад өөрийгөө яг хаашаа чиглүүлэх гээд байна. Одоо оюутнууд ингээд төгсөөд ажилд орох гээд байна уу, дахиад сурах гээд байна уу ингээд тэр шийдвэрүүдээ ингээд гаргачих хэрэгтэй юм шиг байна. Хүн нэг шийдвэр гаргаж чадахгүй тодорхойгүй байдалд орохоор ингээд стресстэй бүхэндээ гацаад байдаг. Тэгэхээр эхлээд нэг шийдвэр гаргаад би ингэнэ гэдэг нэг шийдвэр гаргачих хэрэгтэй. Тэрэндээ нэгэнд гаргацсан бол эргэлзээл одоо тэгдэг ч юм уу гэж дахиад бас бодох хэрэггүй. Чи нэгэнд эсвэл ингээд гадагшаа сурья гэж шийдвэр гаргацсан байгаа бол айгүй тодорхой байхгүй. Хэлээ үз аялцахаа оноогоо тий. Тэгээд гэл хамгийн ихний алхмууд ингээд тодорхой болчихж шин. Тэгэхгүй гадагшаа сурна гэсэн тэр шийдвэрээ гаргацсан хэрнээ тэрэндээ эргэлзээ чаад өөр юм хийгээд явж байгаа юм чинь ингээд буруу штэ. Тэгэхээр нэгдүгээр шийдвэрээ гаргах өөрөөсөө зөв асуултаа асуух те өөрийгөө ингээд таачих гээд байгаа гэдэг тэр чигээ ингээд олчих хэрэгтэй. Хоёрдугаар шийдвэрээ гаргачих хэрэгтэй. Тэрний дараа угаасаа ингээд дараагийн зөв болох мэт чинь ингээд тодорхой болчихж байгаа юм. Тэгэхээр тэгээс л гэж амар хүсэж байна те. За ер нь маш хэрэгтэй гоё юм ярьлаа. За би сүүлийнхээ юм асууя чи номынхаа төгсгөл ингэж хийсэн байдаг. Хувь тавилан байдаг гэдэгт би итгэдэггүй. Бидний хийсэн сонголтууд л бидний ирээдүйг бүтээж яадаг. Чи энийг дэлгэнгүй хэлж өгөөч. Харин тийм ээ. Амьдралд ингээд нэг бүх юм санаандгүй болоод байгаа юм шиг надад ингээд санагддаг байхгүй юу одоо. Санаандгүй болоод байгаа юм шиг санагдсан хэрнээ.
эргээд ингээд сайн бодохоор миний ингээд гаргасан шийдвэрүүдийн үр дүнгууд байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр би бодохгүй юу. Ер нь ингээ хэрвээ би ийм шийдвэр гаргаагүй байсан бол тий хэрвээ энэ ном бичгтэйг байсан бол хэрвээ өмнөх ном бичгтэйг байсан бол хэрвээ би бизнес хийгээгүй байсан бол гэдэг ингээд ярих юм бол шал өөр түүхээр шал өөр стори ингээ үүсгээд тий миний хувь тавилан би хаана одоо хэлж мэдэхгүй байна л та. Гэхдээ тухайн нэг акшнд би энэ л зөв юм байна гэж бодсон тэр өөрийнхөө хувьд зөв гэж бодсон. Өөрийг минь happy болгож байгаа, жаргалтай болгож байгаа тэр шийдвэрүүдийг дандаа гаргаж явсан байгаа байхгүй юу. Тэгжиж ингээд бүх юм зөв яваад байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр ингээд хувь тавилан гэж ер нь яг юу хэлтiin те. Хэрвээ ингээд миний сонголт юм бол хүн чинь ингээд чамайг аз жаргалтай байлгаж байгаа, чамайг гоё мэдрэмж өгч байгаа тэр сонголтуудыг хийгээд явах юм бол бид нар чинь ингээд өөрийгөө бүтээгээд яваад байт юм биш үү те. Тэгэхээр хувь тавилан гэж байхгүй бид нар ер нь ямар сонголт шийдвэр гаргаж ийн тэрнийхээ дагуу ингээд өөрийгөө бүтээж явж байгаа юм биш үү те гэж бодсон юм аа. Тэгээд тэрний бодлоо ингээд номон дээр ингээд оруулж гисэн тийм. Яг үндэ хараад хувь тавилан байдаг үсгийг дээр сайн мэдгүй байна. Тэгэхээр бидний хийсэн сонголтууд бидний амьдралыг, миний маргаашийг, миний амьдрал чанартай байх уу, чанаргүй байх уу, элбэг дэлбэг байх уу, хоосон хэцүү байх уу гэдгийг тодорхойлох уу гэдэг дээр бол би санал нийлж байна. Тэгэхээр тэгээд идэг. Тэгээд тэгж бодсон юм аа. Тэгэд адилхан. Яг үнэ. Би бас санал нийлж байна. За маш их баярлалаа залзаа. Тэгээд нэгдүгээрт манай энэ төсөл бол залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой энэ төсөл залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ерний нийгмийн байгууллагууд, төрийн бас байгууллагуудыг өгч хөргөжүүлэх ийм төсөл байгаамаа. Тэгээ энэ төсөл дээр маш чухал сэдвийг бид нартэй илэн далангүй ярьж өөрийнхөө одоо амжилтын түүх, унаж босон түүхээ хуваалцсанд баярлалаа. За одоо би ер нь намайг ийм асуугаасаа гэж бодсон тийм одоо дэгийг надаас ийм асуугаасаа гэж бодсон тийм асуулт байна. Тэгээ яг мэрэгжлийн хөтлөгч шиг санагдлаа гэсэн. Надад үүндээ яг тийм миний ингээ хэлхийг хүссэн бүх асуултууд ингээд хариулагдсан байх гэж би айгүй хэлтэй байна. Тэгэхээр баярлалаа. Тэг хүн болгоо ингэж асуудгүй яа. Тэгэхээр өөр юм асуугаад болохоор яриа ингээд айгүй өөр дэш явчихдаг. Тэгээгүй ингээд маш гоё асуултууд асуусанд баярлалаа. Тэр нь ингээд намайг илүү өөрөөр байх, нэлээд ярих боломжийг олгож чадлаа. Баярлалаа. Тэгэхээр залуудаа маш их баярлалаа. Тэгээд ажилтны амжилт хүсье, яс жаргалыг хүсье. Тэгээд сонсогч, үзэгчтэй та бүхэнд баярлалаа. Тэгээд өөр зориулсанд маш их баярлалаа. Тийм энэ бол ингээд миний орж байгаа анхны видео подкаст байлаа. Тэгээд өрсөнд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө үзэлбэрийг хуваалцах боломж олгосонд баярлалаа. Баярлалаа. За бүгдээрээ тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. За